Аран ургах дорнод нутгаас үе үед олон шилдэг бөхчүүд баяр наадмын турган дэвжээнд хүч чадал, уран хурц барилдаанаараа гайхагдж ирсэн түүхтэй. Энэ цаг үед Монгол түмний хиймэр лундааг сэргээж, хурцтайчин барилдаанаараа дорнодынхан төдийгүй бүгд хайртай Монголын ард түмний хүндэтгэлийг хүлээгээд байгаа Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат дорны хүчтэн дэвжээний бүх Монгол улсын харцаг Доржийн амрыг нэвтрүүлгийнхээ зочин хойморт бидэрлээ. Багнаас бол Дорнод аймгийн Дашбалбар сумд өсч төрсөн. Тэ багтаас бус хөдөө тэгэл айлуудын хөвгтэй адилхан хөдөө мал дээр холмол хариулж өөрийнхөө хөвгтөдтэй барилдаж ноцолж л бүх бол бүр жоохносоо сонирхож ирсэн. Тэгээ Балбарт 8-т сургуульд орлоо. Тэгээд 8-т 1-р ангиас эхлээд бүхий секс багстай мөнгө чаргал багш яваар явдаг гэсэн. Биеийн тамирын багш мөнгө чаргал гэж байсан. 2-р ангид байна. Баяолд өсвөрийн тэмцээнд өсвөрийн нэг насны ангидалд нэг бүх байлдаг. Тэрэнд нэг 8-аас 10 насны анх хүрэл аваад тэгэл аймаг руу тэмцээнд явдаг болсон. Тэгээд аймагтайг настай аваад тэндээс мөнгө хүрэл алт тиймэрхүү талууд авдаг гэсэн. Манай одон би ч сүлд судалж үзэхэд манай бас аавын талд бас таньшгийн харцагцуулттай бүх байсан бил. Тэгээ манай ээжийн талаас бас аймаг засгийн цолтой хөгчүүд бас байсан. Тэгээ хоёр талаас л бас жоохон хөө удам байгаа л юм шиг л тий. Ээжийн талын хөвгд эзлэхөрөө гоолтон жандууны хүмүүс идэхгүй юу. Тэгээд бас гоолтон жандууных гээл ингээл ер нь янз янзын ярианууд тэгэл явна дөө тэгт. Манай аавч нь болохоор хөвсгөлийн жаргалан сумын гаралтай юм байдаг хгүй. Би өөрөө бас нэг багасаа Дорнод аймгийн Дашбалбар сумд өсч төрж миний бас сайхан хүүхэд байхын дурсамжууд бас найз нөхдүүд бүгд л одоо Дорнод аймгийн Дашбалбар сумаар тай холбоотой болохоор ялчгүй Дашбалбар сумаараа ингээд нэрээ Дашбалбар сумынхаа нэрийг зарлуулад барилдаа явж байгаа. Манай их нарыг болохоор Хорол сүрэн гэдэг Дүүмгийн Баян зөв сумын угуул. Тэгээ одоо битээр 2 хүүтэй. Тэр нь шир багшийнхаа секцийн бэлтгэл сургуульд хийж явцдаа танилцаад гэрүүл болсон. Бас бүхий спортоор хичээлж ирсэн баг. Миний бол анхны багш бол Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат тэргийн начин сан бүхий спортын мастер мөнгө чиргэл гэдэг хүн. Бас Дорнод аймгийн Дашбалбар сумд 10 жилд бас бүхийхэн секцэнд авч ингээд бүхийн замнал руу оруулж ирсэн. Тийм юм байгаа. Тэгээд мөнгө чиргэл багшаасаа багшийнхаа дараа Улаанбаатар хот төрчөөд одоо Монгол Улсын говь тасгалжуулагч Сэдийн Ширүүгээд багш маань одоо яг бэлтгэл сургуульд болон зөдөө бөхрөө намайг хөтлж оруулж ирсэн тийм үү бас мундаг багш байдаг юм. Сая нэг барилдааны суурил зөдөө бөхөр хичээллээд өсвөр залуучууд өсвөрийн наснда тэгээд би 2009 оноос 11 он хүртэл Японы бас нисгэн сургуульд суралцсангаа бас жудогийн клубт багтаж сургуулийн жудогийн клубт багтаж бас 2 жил орон жудо хөр бэлтгэл хийж тэгээд Монгол улстай ирсэн байгаа. Тэгээд Монгол улстай ирээд бас жудогийн насан туршидтын өсвөр залуучууд насан туршидтын улс авахт цагаан амжилттай барилж ирсэн. Тагсцсан гөлөөр хэмжээнд улс авахт 2 жил дараалан төрүүлсэн байт. Монгол улсын тэмцээн уралдаанд нэг хягтраас яваагүй. Тэгээд бас дэлхийн цом гран-пригийн тэмцээнд оролцсон бас тэгж сайн амжилт гаргаж чадаагүй. Зүүн Азийн аваргаас нэг хөрөл медаль авчихсан. Эхлээд нэг 7-8 хил хастаа гэж ягаад сүүлдээ 10 гаруй хил хастаа болоод тэгээд сүүлдээ хамгийн сүүлд нэг 20 гаруй хил хасаа. Тэгээд ер нь жинхэнэ хасч тийхгүй мэн гээд яг үндэсний хөхөөрөө дагнаж бэлтгэл сургуультай хийж эхэлсэн. Тэгээ 2012 оноос хойш. Энэ их спортоор хичээлж явахдаа ер нь үндэсний хөхөөрөө
барилдна гэсэн сонирхол бодол байсан л да. Одоо хүн болгоно л байгаа х тий. Манай экспортын. Тэгээд 2012 оноос хойш ерөнхийдөө хасах 100 кг хэмжээндээ барилдгаад жинг хасч тойлоод тэгээд ер нь үндэсний өхрийн спорт руу төрхөө анхаарч бэлтгэл хийдэг болсон. Тэ. Би чинь нэг 11-12 онд улсын арга төрүүлээд тэгээд ерөнхийдөө үндэсний өхрөг орсон. Тэгээд үндэсний өхөр барилдж байгаа энэ залуучууд шинээр гарч иж байгаа залуучууд заавал экспортер суурьа тавиад үндэсний өхрөг орсон илүү амжилт гаргах болоо гэж дотор боддгийг. Миний хувьд бол ялцч одоо энэ жодоо өхөр хичээлжсэн барилжсэн маань одоо энэ үндэсний өхөд энэ сайхан барилдахад бас ялц үүргээр л та. Бас жодоо өхрийн хаан суурьаар өдөр зэрэгтэй бас барилж байгаа болов ч тий. Монгол улсын харцаг анар, Монгол улсын начин сэрэг тэргүүтээ дорны хүчтэн 5 хан дивжээний бүхчүүд хамтран бэлтгэл сургуультай хийгээд баггүй хугацааг үдэжээ. Тэдний бэлтгэл сургуультыг дорны хүчтэн дивжээний багш, дасгалжуулагч зоригт хариуцсан ажиллаж байна. Түүний шавнараас сүүлийн 2 жил дараалан улсын цолтон бүх төрөн гараад байгаа лээ. За манай анар харцаг бол тийм байглаасаа өгөгдсөн аяастай хүүхдэн байгаа. Би алдар спорт хорооны үндэсний өхрийн дасгалжуулагчаа ажиллаж байхад нөгөө залуучуудын секц явж байхад анх 12 онд эрдэнэ 20 орчим настай хүүхд жодо шөрө багш дээр жодо бүхий хичээлдэг. Тэгээ үндсээр хиймээр байна гэд над дээр ирж ирсэн. Тэгээд сумын заан солтой байсан. Тэгээд ер нь бол юм зааж өрөхөд бол амархан сурна. Юм барилдааны учрыг маш сайн ойлгодог. Тийм. Энэ цаанаасаа өгөгдсөн аяастай л хөвгтэйсэн да. Тэгээд надтай нэг 5-6 жил хичээллүүд өө. Тэгэл улсын цол авсан да. За биний хувьд бол ер нь хөл барилдаа хөлөөр их хийж барилдаг голчлоо. Тэгээд энэ миний тархам их гэх юм бол одоо хавра, дохоо, хөмрөө гэд байна л да. Энэ механизм болохоор ялч нэг түрүүний ярьжсэн жодоо өхөө маань сурсан эрднүүдийн нэг юм болоо та гэж боддгийг. 7 өнөخت одоо 7 өдөр бэлтгэл шүү дээ. Тэгээд 7 өдөр нэг өдөр одоо үндэсний өхөхийн бэлтгэлээ нэг өдөр хүчний бэлтгэлээ ингээд сүүлжлээ явчихдаг. Тэгээ барилдаантай өдөр таарах юм бол нэг өдөр нь барилдаандаа барилдчихад тэгээ үлдсэн 6 өдөр нь тэгэл барилд өдөр болгон бэлтгэлтэй. Өдөр болгон нэг нар чи ингээл нуцалдаа тулаал ингээл хамаг хүчээр ингээл үзэж ийн хүчүүд. Тэр нь бол бэлтгэл гэмтлийг тусахгүй тул тэгээ заавал хийх ёстой мэх техник энэ хүчний бэлтгэлийнхаа юм яг ингээд сайхан техникийн дагуу ингээд зөв сайхан хийгээд явчих юм бол бэлтгэл гэмтлээрээ багах юм болов шүү. Миний хувьд бас намар нэг мөрөө бэртээчээд нэг 3-4 сар бас бэлтгэл хийж чадахгүй бэлтгэлтэй бас байж хагаад 12 сар гаргаад нэг бэлтгэлд ороод бэлтгэл ер нь чигтрэх тал руу орохгүй л ингэ явж байна. Биар болоод юу нь бол ерөөсө цаанаасаа төрсөн. Одоо жоохон уян хатан дээр нь анхаарч байна. Жоохон уян хатан чанарын нэг би бас анхаарад тэрэн дээр л ажиллаад байж байгаа. Тэгээд уян хатан чанараа жоохон анхаарадячвал хүчний хувьд бол харьцангуй бус төвчүүдээс бол нэг дутхгүй. Тийм тэгээд байгалаасаа хийсэн мундаг мэдрэмжтэй өөр юм барилдааны онцлог нь бол яг бүчүүийн барилдаан бол барьцангуун дээрээс л яг таарсан барилдаантай. Барьцангуун дээрээс өөрөө цээжиндээ бяртаа учраас салгачаад байдаг. Тэгээ өөрөө барьц юун дээрээс нөгөө морд ялангуяа тэр анар ер нь хүнд мордуулаад ундгүй хоошоо. Голдоо бяртаа л да. Тэгээд барьц сонгосон хүмүүс ихэвчлэн мордоод анарт хөмрүүлээд байна. Ихэвчлэн тэгж унддаг ш. Тэгээ одоо яг анар маань юу ч нойрын хэдэн жил бол нэг Монгол өхийн өнгөнд гарч ирэх болов гэж багш нь тэгж бодсон. Ингэж өөрөөсөө том цолтой өөрөөсөө сайн хүмүүстэй шийдэмгий барилдаж чадчихна гэдэг чинь ерөөсөө их спортын энэ жудогийн бид нэр одоо бэлтгэл хийж исэн сэтгэл санаагаа
тэр ч одоо бүгд зориулж ирсэн л үр дүн байхгүй. Бэл дотроо тэгж л дотор очиж байна. За эвгүй өрсөлдөгч нар гэвэл бас зөндөө олон хүмүүс л байна л та. Тэр болгоныг одоо эвгүй эвтэйгээд яриад авах боломжгүй л дээ. Яг тэр нэгсэн одоо байхгүй л. Ер нь бол өрсөлдөгч болгон хүнд байгаа шүү дээ. Барилдаан болгоо. Тэр хүн болгонд бас таарсан барилдаа тактик боловсруулж бэлтгэл сургалт хийгээл явж байна. Миний хувьд бол энэ бүхий өрсөлдөөн бол маш хурдцаагаар хөгжиж байна гэж ойлгож байна. Энэ юутай холбоотой гэхээр энэ бас бүхчүүдийн бэлтгэл сургалт маань сайжирсантай бас дээрэс нь бүхий спортоор хүн сайн барилж чадвал бас сайхан амьдарч болдго юм байна гэдгийг бас энэ үе олон сайхан бүхчүүд маань харуулж өгч одоо биднэрт ингэж энэ уламжлалаа үлдээж байгаатай бас холбоотой байх гэж бодож байна. Бүхчүүд бид нар ч одоо өдрүүлгэн бас ачаалалтай бэлтгэл хийж байна. Бас энэ ч одоо энэ янз бүрийн юм хөгжсөн биенийхэн барилдааны маш сайн судалж байна. Энэ дээрээс бас үүдээд бүх юм одоо Монгол бүх маань маш сайхан эрчтээр нуурдаг хөгжиж байна л гэж. Барилдааны хувьд бол одоо бидний чинь хүүхэд байхад 6 залуу зан гэж хийж шуугаал Монгол түмэн даяараа 6 залуу зан гэж ярьдаг байлаа шүү дээ. Тэр 6 залуу зараас миний хувьд бол хамгийн үзэгдэлтэй бүхээс бол цэрэн мунцаг гардын барилдааны их үзэгдэлтэй. 2 гарын тамиртай, хөлн дуу тамиртай цэрэн мунцаг гардыг л өөр нэг барилдааны их дэмждэг байсан таавагдах. Одоо үеийн бас энэ том сайхан аваргуудаас бол миний хамгийн хөндлөж харилж өгдөг бүхэл эрхэм баяр аварга. Эрхэм баяр аваргыг их хөндлөдөг. Хажууд нь ингээд суугаад ингээд юм ярьж байхад сонсоод ингээд хахад аварга хүн гэдэг чинь ийм л сайхан үлгэр жишээ байдаг юм байна да гэж ер нь тэгж их боддог шүү дээ. Тэгээд тэр хүнтэй харилцаа бие авч явж байгаа байдал тэгэл олон талаас нь харж байгаа юм л да. Хэн баяраар уяг л хамгийн хөндлөж хамгийн сайхан аварга жуудахтай юм болов гэж боддгийг. Тэр бүхэл аварга сайхан л да. Сайхан жуудахтай, сайхан төмөлөнд нэр хүндтэй, эр бэраараа тэр өндөр том цуланд оюул төрсэн бүхчүүд бүгд л сайхан жуудахтай байна. Бүхчүүд бол маш үлгэр жишээ байх хэвээр. Энэ төмөн болгон бид бүгдийг харж байна, хайрлж байна, хөндлөж байна гэдэг чинь бид бүхэн тэр хэрэг маш сайхан бие зүг авч яваад энэ уламжлалаа дараагийнхаа дүүнэртэй маш үлгэр жишээ үзүүлээд ингээд өвлүүлэх ёстой юм гэж бодож байна. Яг бүхчүүд хувьдаа хүн ингээд зан үсэнд ингээд нэгдэл явж л байгаа бүхчүүд зөндөл байгаа. Тэрний яг ингээд одооны сошиалчсан зур ингээд тавигддаг ингээд нууцлагддаг тий явж байгаа асуудал. Хоёрдугт энэ бүхий холбоо маань бас энэ бүхчүүдээр ингээд уриалсан. Нийгмийн сайн үсэн төлөө бас ингээд санаачлаг гаргаад бүхчүүдтэй ингээд сайхан ойлголоо хэлээд ингээд явах юм бол бүхчүүд маань бас энэ зүс бүгд зүйтэй сайхан нэгдээд бас сайн үсэн тийм ээ нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ажилд бүгд сайхан тус нэмэр болоод ингээд явах гэж бодож байгаа. Бас нийгмийнхаа хариуцлагын хүрээнд бас ингээд юм хий гэсэн хүсэл сонирхол бол маш байдаг байхгүй. Тэгээ бас нэг нутгийн зөвлөлөө энэ нутгийнхаа бас нэг ядарсан зүдэрсэн айлуудад нэг гэр аваад өгчээ. Нэг жоох ингээд байшин машин сэргээд саад тийм ээ ингээд өгчээ гэсэн бас ажлуудыг бас хийж исэн. Цаашдаа юу хийн гэж бодлоо. Бас энэ нутгийнхаа залуучуудыг ахалж өгнө үед бас эднэрээ хураалаад энэ нутгийнхаа дэвжээний өмнөөс энэ сайн үсэн хийгээд явна гэсэн төлөвлөгөөс боловсруулаад явж. Мянга 966 он буюу 53 жилийн дараа улсын начин цолноос илүү цолтон болж Дорнод нутгийн ард түмнийг баярлуулсан Анар 2011 оны үеэс үндэсний бүхий спортоор дагнан хичээллэг болсон байна. Их спортын суурьтай түнд үндэсний бүхий спортод амжилт гаргахад тийм хэцүү байгаагүй гэхэд болно.
Аймгийн баяр наадамдаа зодголсон анхны жилдээ цолон төрсөн бол улсын баяр наадамд барилдсан эхний жилдээ 4 давж Монгол бүхийн зүлэг ногоон дэвжээнд хүч төрөн орж ирсэн билээ. Би аймгийн баяр наадамд хамгийн анх 12 онд барилдаад 12 онд барилдаад аймгийн начин цол хүртээд тэгээд 13 онд өнжөөд 14 онд аймаг гарсан бас бид. 15 онд болохоор би 29 онд одоогийн улсын начин цог уурахаар 2 таваад 30 онд одоогийн улсын начин зан жаргал баяр заантай 30 онд тунаад 4 онд эрхэм баяр аврах харахтай дараа 4 тавчихсан. Хойд бол аврагыг тэгээ хайчин ч гэж бодоогүй. Тэгээ ер нь шийдсэн сайхан барилдаа хий гэж өөртөө зорилго тавьж гараад тэгэл шийдсэн барилдаа нэг л тавьчихсан. Тэгээ 55 онд одоо улсын Ганбаатар гардад сайхан барилдаа унсан та. 55 онд Ганбаатар гартаа заа. Тэгэл тавьж болол гэж бодсон юм л. Нач молч байгаа л гэж бодлоо. Байсан. Тэгээд Ганбаатар гартад унсан. Унахаар нь бид сандрал одоо хүүгээ бас жоохон урам нуурсан байх гэж бодол анхны наадам юм чинь. Сандрал тосч аваад ах нар нь байсан. Ирсэн байсан. Тэгэл бидэд тосч аваад зүгээрээ минийхөө дараа жил бас наадам байдгийг. Дараа жилийн наадам аа минийхөө анх харилж байгаа юм чинь зүгээр анх улсын наадамд орж байгаа юм чинь гэдэг. Хөө маань жаахан 3 минутаа тэгэл нулимс нь гарсан л гарч ирсэн л дээ. Тэр 15 онд 4 давсан амжилт маань бас 16 онд улсын начин болох тэр хүсэл зэргийг бадраас урам зориг өгсөлтөө. Би энэ улсын цол авахгүй гэх болцоо байхгүй байна. Би бас улсын цолд цол авах юм гэсэн зорилгоор маш өндөр ачаалттай бэлтгэл өдрөөлгөө хийдэг байсан. Тэгээ 16 онд 15-наас 16 он хүртэлх тэр нэг жилийн бэлтгэлийн чиглэлийг маш өндөр эрчимтэй хийжсэн. Тэр ч бас хүчний үр шим байсан юм. 16 онд сэтгэл зүйч тэр өөртөө итгэж тэр маш өндөр барилдсан. Тэгээ би 37 онд чинь одоогийн аймгийн зан их хамгаалалттай дараад 4 онд одоо улсын начин сугарч жаргалчтай бас их удаа барилдсан юм. Тэгээд битээр чинь бүр давалцгаа болоод энэ үзэгчдтэй мөн нэлийн чилээс хойлох нь үлдчихэд бараг нэг 15-6 сонгосон бахай тэр. Тэгээ хамгийн сүүлд бас сурж байгаа чинь таваас сайхан шодод хойлоо шодод хин ялсан давчигээд тэг шийдвэр гаргаад миний талд шодоо боосон. Тэгээ сурж байгаа чинь 4 тавсан байдгийг. Тэгээд 50 онд Мөнгөнбаатар одоогийн Мөнгөнбаатар гацхтай бас том болж бас маш өндөрөлтэй байсан. Тэр чинь бас хамгийн сүүлд үлдээл билсэн. Тэгээд сайхан Мөнгөнбаатар харцгаараа сайхан тавж хамгийн анхныхаа улсын начин гэдэг цолыг хүртсэндээ бас баяртай байдаг. За барилдаа эхэллээд өргөж мөшгөлөө. За таманч төрийн баяр наадам гэдэг бол үнэхээр бас атуу юм аа. Дорнод аймгийн дэвшүүлбэрсэн мөрөд Дорнод аймгийн онцгой бэтийн газар бүрэн дуудаг компани бүх аймгийн арсан доржийн онор аймгийн горос арсан Мөнгөнбаатараар тавдавж Монгол улсын начин цолны болцлыг ангадаа. За 2006 онд одоогоос 10 жилийн өмнө манай цогцол дорч начныг улсын начин болж байсан. Тэрнээс хойш 10 жилийн дараа улсын цолтой бөгдөрлөө. Тэгэл одоо Мөнгөнбаатарт ч бас их мундаг бүштэй. Зааланд бас Мөнгөнбаатар гэж ер нь тавдаггүй байсан л да. 2-3 таарсан баха. Тэгэл
залбирал эсвэл яваад залбирал. Тэгэл тэр үсгдсэн суудаас доошоо буугаад нэг савта сууга өдрөн суурьц нөгөөтгөө өргөөл залбирал байсан. Тэгэл барилдаал нуцтахаар нүдээ андгийн би хардгийн. Тэгэл матрик таал ачмалсан да. Би өөрөө сайн барилдах хэвээр давах хэвээр гэдгийг л одоо суулгацсан байгаа шүү дээ өөртөө. Тийм учраас ерөөсөө тийм юм бодоо зүр цагаан барилдах хэвээр намайг ус дэмжиж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Нуртай альтан бас намайг ус дэмждэг хүсэгчд маань тэд нар ч гэсэн бас хүлээлт үзэгчлэр юм чи. Сайхан барилдаал давсан даа харин. Бас бэлтгэл сайн байгаа ч гэсэн бас нэг улсын цол авчих юмсан авчвал ямар байдаг бол гэсэн янз бүрийн юм бодож. Тохойд тэгээд улсын начин болоод туг төрөд явж явах тэр мөчтөл ёстой нэг хүн болгонд мэдрэгдүү тийм сайхан мэдрэмжийг л авдаг юм бэл. Тийм бүх хүн тэр мэдрэмжийг бүх хүн л авах гэж. Хөөрөөд чи баярлал яагаад бас тэгэл нэг уулаал нэг тэгэл нэг утас чинь зогсоогоо дуурсан. Тэгээд сэтгэл их өндөр байсан. Тэр жил 6 залуу арслан хоорондоо тунсан. Тэгэхэд анар тэр ярьж ирсэн юм а. Хамгийн барилдаанд таарахгүй нь Батүлзэл байна да. Битээ таарчаасаа гэж бодож ирсэн чинь таарсан. А тэрнээс бол Жаргал 2, Хөгчирэнгэр 2 таарсан. Тэр хоёрын нэгтээ таарсан бол бас тийш үзэж боломж байсан гэж ярьж ирсэн. Тэгээ яг хөө тухайн үед тэгэл болж өгөөгүй. Тэгээ унсан. 2019 оноос хороо нэгтлэх бас наадам болон зоонтгийн барилдаанд бас одтой сайхан барилдаа. Тэгээд сайхан бэлтгэл сурвалжилт сайн байсан. Тэрээс нь сэтгэл зүй бас сайхан барилдсан зүд чинь. Тэгээ 94 он сэрэг начинтай битэр арайч таарчихгүй байх гэдэг онол сонсоо суужсан. Ялчгүй таарсан. Тэгээ бид тэр чинь өдөр шөнөгөл ингээд бэлтгэл сургалтайгаал сайхан нөхөрлөл олон жил сайхан нөхөрлөл явж байна. Тэгээ сэрэг хувьд бол миний зинжил сайн байгаа юм чинь сайхан барил. Миний сайхан дэше барилдсан юм уу гэдэг. Тэр 2020 оны одоо заалан дуудаг барилдаанд ерөнхийдөө анар найз маань одоо төрөө үзүүр ерөнхийдөө бэлтгэл сургалт сайн байсан. Миний хувьд ч бас ер нь бас цолоо баталжээ толоо ахиулж ирсэн. Зорилготой битгой бэлтгэл сургалтаа жигд сайн хийж гисэн. Тэгээд наадмын сорилго дээр битгой тунсан. Тэгээ 5-ын даванд тунаад. Тэгэхэд ерөнхийдөө хүмүүс тэгжсэн. За 2 найз энэ жил төрийн наадам 5-ын даванд юм эсвэл доор даванд таарах байдаг гэсэн. Яг 4-ийн даванд таарсан. Тэгээд сайхан барилдсан найз. Тэгээд толоо ахиулаарай гэж хэлээ. Тэгэл сайхан барилдсан таавчих. Тэгээ би ч бас бодож байгаа юм чи. Би тэгээд бас ирэхээ сайн барилдаа явуулдаг. Сайн барилдах яах юм бэлээ тийм ээ. Янз янз юм бодож байгаа. Тэгээд сайхан барилдчаа гэдэг харгуу сайхан барилдсан таавчих. Би ч өөрөө бас цол авах гээд ингээд тэр бүтэн жил бэлтгэл хийсэн. Энэ Жаргал зовлонгийн мэддэг хүний хувьд бас энэ 2 залуугийнхаа нэг нь үлдээгээд нэг нь цол авчихдаг гэл дотроо тухайд нэг тийм турсан бодол орж ирэл амар цагаан ачиг авчиг гэж шийдэл авсан. Энэ жилийн хувьд бол аргагүй анар начин жилийн турш бэлтгэл нь сайн өнгөрсөн жилийн хувьд 19 онд ер нь бол илүү байсан л да. Яг хөө зүгээр тэгэл залуучин сайхан барилдаал харцаг солоо алдсан. Тэгээ дараа нь харцаг солоо Батүлзэлээр авлаа да. 19 онд тэр бас 6-ын даванд тунсан. Тэр чинь Батүлзэл харцгаас одоо энэ цаг үед сайхан барилж байгаа бүхчүүдийн өнгийг тодорхойлж бас мундаг сайхан барилж байна. Батүлзэл харцагтаа би ч одоо олон даарж байна. Бас өгөө аваа унаа төгөө унаатай янз янз барилж байна. Тэр чинь нэг олон барилдсан хүмүүс би энийхээ барилдаа янз бүрийн алхаа гიშгэ бүгдийг мэддэг болсон. Тэгэл ялчгүй сонгодог. Тэгээ сонгоон дээр энэ жил сонгохон дээр очиод шодсон чи Батүлзэл харцсан тал буугаад яг чин дотор бодож байгаа чи ягаад вэ тал буухгүй байна ч гэдэг юм те. Тэгээд ямар ч гэсэн барьц сонгоогийн тавилаад өөрөө зүр сонгоод юмсан хайсан да. Аусын чамар усын авсан авсан барилдааны харуулъя. Хайцгөр сонго бордлоо. За зүүн талд бишиж борлоо усын чин анар давчаа. Аймгийн дашуулсан аврагч спорт
орны өвчтөн хэмжиж шүүсэн хөгжсөн хөрөнгө оруулалт компаниг Монгол улсын шинэхэн гарцын даржин амар улсын харц Монгол улсын тэгэл ясан Батбаяр зэ харцыг давчлаа. Тэгэхээр за битэл тунаасаа нэг нь л аваасаа л гэж бодож ирсэн би. Ер нь болол. Тэгсэн тунсаа юм бол та. Цаанаасаа л тэгж бодоод ирсэн. Битэл тунаасаа нэг нь л аваасаа гэж бодоод ирсэн тунаад. Тэгээд оюун болд тунсан. Нутгаас манаас 5-3 жилийн дараа начин сулмаас дэвсэлт төрсэн байгаа. Тэгээд бас миний хувьд бол маш их баяртай байсан. Тэгээд нутгийн маань бас түмэн олон бас сайхан дэмжиж, олон сайхан хүмүүсийн бас дэмжлэг тусалцаа хөш хөдөлмөр гүйц олонд шингэж багтсан байгаа гэж би бас дотор боддгийг. Миний хувьд бол бас олимпийн бус төрлийн бүхий спортоор бас олон төрлөөр бэлтгэл сургалт хийж аз төвдлөхэд бас сайхан барилж явдаг. Бас тодорхой хэмжээний амжилт гаргаад сая соны өмнөхөн болсон Казахстан улсын Нур-Султан хотод зохион байгуулагдсан Казак Кураши 8 дахь удаагийн дэлхийн аврагт нэмэх 100 кг хэмжээнд төрүүлж дэлхийн аврагсанд бас маш их баяртай байна. Цаашсан бас бүхэл төрлүүдээр бэлтгэл сургалт хийж бас эх орныхоо нэрийн өмнөөс баярлах хаа гэж дотор бодож байна. Мэдээж цааш тийм зорилго бол мэдээж сулаа ахиулах энэ сайхан надаас том цултай ах нарынхаа даалгавч халааг авах. Энэ бас нутаг орны бол намайг дэмжиж байгаа ах дүү нар, найз нөхөд энэ нутгийн ард түмнээ ингээд том цул авч сайхан баярлуулах юмсан. Тиймэр мөрөдөл зорилготой бэлтгэл сургалт хийгээ явж байна. За тэгээд найзтай хамгийн сайхан бүхний өсөж төрийн наадамд төрөөх болоорой гэж хүсэж өрөө. Гэр бүлд нь хамгийн аз жаргал сайн хүсэж өрөө. Хүүтэй хандж байгаа олон түмтэй хэвтэй найрамтай бие зөв сайхан авч яваарай л гэж хэлье. Тэгээ онцгой хөдөлгөөн аргач бие тамир техник спортын хорон хамт олонд дөрвөн хүчтэн дэвжний тэргүүлэгч нартай бас маш их баярлж явдгаа. Тэгээд дөрвөн дэмийнхаа нийт сайхан бүхчүүдийг бэлтгэл сургалтаар ингэж хангаж явдагт маш их баярлж явдаг шүү. Гэгшүү сан хөгжил сан группийн хамт олонтой болон Step Gold компанийнхаа хамт олонд маш их баярлаж талархаж явдгаа илэрхийлье. Тэгээд нийт том олонд бас элгэрийн болон төрлөөрөө төвшин амгалан байгаа үлцэдтэй сайхан ярилыг өөдөөд нь төвшүүлье. Тонгорох, хөмрөх, хавирах мэхийг голчлон хийж, уран үзүүштэй барилдаан үзүүлдэг түүнийг дорндын төдийгүй бүх сонирхогч Монголын ард түмэн том цолон төрхийг тунуудахгүй харах үзье. Уран хурц үнэн дайчин барилдааныг үзүүлж, наадамчин олноо баясгах нь гагцхүү түүний бэлтгэл сургууль хичээл зүтгэлээс шалтгаалх учиртай. Монгол бүхийн өнгийг тодорхойлж яваа шилдэг харцаг анар таныг Монгол бүхийн босоо цагаан хиймэр үргэлж ивэж явах болтугай гэсэн сайхан өрөөлөөр энэхүү нэвтрүүлгээ